байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг, үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Ингээд шинээр миний сувагт орж ирж байгаа бол намайг Аята гэдэг. Тэгээд миний сувагт subscribe дараад, лайк дараад, тэгээд ямар нэг байдлаар сэтгэлээ бас үлдээж хуваалцаарай гэж хэлэх байна. Би сэтгэлдлүүд унших маш их дуртай учраас та бүхнийг бас сэтгэлээ үлдээж агаарай гэдгийг бас захиж хэлмээр байна. Өнөөдрийн гэмт хэргийн тухайд гэвэл гэмт хэргийн ертөнцид serial killer буюу цуврал алдлаа урчин тий яг энэ нэр томьёолыг оруулж ирэхэд анхдагч болж исэн Америкийн бас нэлийн хоёр рекорд эзэмшээд байна л да. Өнөөдрийн ярих гэмт хэрэгтэн байна. Ямар хоёр рекорд байдаг вэ гэхээр эхнийх нь гэмт хэргийн ертөнцид serial killer гэдэг нэр томьёолыг оруулж ирсэн. Хоёрдугаарт нь Америкийн хамгийн залуу цуврал алуурчин гэдэг хоёр нэр томьёолын доор явдаг Джесси Хардинг Помероийн тухай бүгдээр өнөөдөр ярилцгаая. Одоо бүгдээ ингээд шууд хэрэгтэй орцгоё. Джесси Хардинг Помероийн 1859 онд архины усан онгоцны зогсоолын ажилтан болох Томас Померой түүний эхнэр Рут нарын хоёр дахь хүү болон мэндэлсэн. Джесси дөнгөж төрөөд нэраа бахта маш хүн дээр өвдсөн. Харамсалтай нь энэ өвдөлт нь түүнд одоо яаж нөлөөснийг сайн мэдэхгүй юм. Ямар ч хэлсэн Джесси хүн дээр өвдөөд бүрэн эдгэрч чадсан ч гэсэн баруун талынхаа нүдний эвэрлэг цагаан бүрхөвч нь тэр чигээрээ сорив болоод үлдсэн гинэ. Сорив болж үлдэхдээ мэдээж цагаан өнгөтэй болж тогтсон. Тийм болохоор баруун нүд нь ерөнхийдөө цагаан өнгөөр ингээд бүрхэгдчихсэн гэж хэлж болно. Энэ нь өөрийнх нь бас айгүй тийм содон шинж тэмдэг болж өгд юм байна. Бусад хүүхдүүдийн адил томоотой тийм эгэл жирийн хүүхэд байсан. Дээрээс нь яг үеийнхэн дундаа маш том биетэй, өөрийнхөө насанд баймгүй том биетэй. Энгийн хүмүүс харахад бол Джесси ерөнхийдөө нормал хүүхэд байсан юм шиг боловч яг үнэндээ Рут буюу Джессигийн ээж нь хүүгийнхаа зарим нэг жоохон болохгүй байгаа талуудыг нь эрт анзаарсан гинэ. Юуг анзаарсан бэ гэхээр Джесси хөршийнхөө нэг муурыг хотголж алангуудаа гол руу шидээд хайсан. Дараагаар нь ээжийнхаа songbirds буюу дууд шувуудын толгойг бүгдийг таслаад хөнөөж исэн. Тэгэхээр одоо ингээд та нар мэддэгчлэн би ч гэсэн мэддэгчлэн цуврал аллаар юм уу алуурчин болох хүмүүсийн бага наснд ихэнхдээ илэрдэг шинж тэмдэг бол ямар ч өрөвдөх сэтгэлгүйгээр тэжээр амтан болон аандтыг ингэж хөнөөдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр Джесси ер нь бол цаашаа мэдээж цуврал аллах гэсэн болохоор би одоо ингэж ярих гад сууж байгаа нь ойлгомжтой. Джессигийн нүднийх нь цагаан бүрхөвч нь бусад хүүхдүүдээс өөрийг нь арай өөр болгодог гэж хэлсэн шүү дээ. Тийм болохоор яг үүнээсээ болоод бусад хүүхдүүдтэй найзалж нөхөрлөж хамт байж харилцаа үүсгэхдээ ер нь нэлийн асуудалтай. Дээрээс нь хичээл дээрээ очиод багш нарынхаа сургууль хүмүүжүүлж байгаа арга барилын эсрэг цараа тэгээд эртний индианчуудын цус зайны номнууд, зохиолууд, сэтгүүлүүдийг уншиж цагийг өнгөрөөх илүү сонирхолтой. Дээрээс нь шудраг бус байдлыг ер нь маш их ингэж дэвэргэж хөөрөгдөг. Тэрийгээ ч ихсэн айгүйх илэрхийлдэг тийм хүү болж өсөж хүмүүжж исэн. Джессигийн нэг багш нь хэлэхдээ Джесси бол их өвөрмөц, дээрээс нь бүдүүлэг биш. Тэгтээ тэрнийг ойлгоход үнэхэр хэцүү гэж ярьсан байдаг. Бэдленд Монро гэдэг тухайн үед 1800-аад оны үед Бостонд байсан энэ нэг сэтгүүлийн газар юм байна за. Эднийхээс гаргадаг байсан нэг тийм хүчирхийллийн дандаа тийм агуулмжтай сэтгүүлүүд байдаг. Энэ нь бүр амар донтцсон гэж хэлж болно. Дээрээс нь тэр дундаа 1780 онд Шеоны индианчууд одоо нэг хилийн бомбон дээр байсан иргэдийг хомроглон устгасан. Тэгээ зохиолч нь болохоор Саймон Гёрти гээд зохиолч нь бичсэн маш их тийм хүчирхийлэл цуснууж агуулсан энэ сэтгүүл бүр маш их дуртай байсан. Ерөөсөө яг энийг үзэл, энийг уншаал байж ах юм тийм сонирхолтой. Дээрээс нь спортыг үзээ яддаг. Ийм ер нь бол жожог тийм хүүхэд байсан. Джессигийн нийгмээс өөрийгөө тусгаарласан энэ байдал нь бас нэг зүйлтэй уялдаа холбоотой гинэ. Аав нь Джессиг одоо нөгөө ий тогшол агуулдаг нэг юм амбар савнууд байдаг штэ. Тийм амбартаа оруулаад цусыг нь бүр ингээ гойжтол өмднийхөө тэлээгээр яг тэр төмөртэй хэсгээр нь ташуурдаж шийд гэж зоддог байсан. Яг энэс болоод магадгүй Джессигийн сэтгэл зүйд маш их өөрчлөлт ороод яг энэсээ болоод цаашаа хийгдэх аллууд нь
яг энэ мэд хэрцгий байсан. Джессигийн яг аллаг гэх юм бол Джесси яг 2 хүн амны хэрэгт буруутгагдсан юм билээ. 1870-аад он гэхээр тэр үед ямар нэг байдлаар хэрэг илрүүлэлт яг одоогийн шиг хурууны хээ, ДНК, цусны бүлэг гэх мэт зүйлс ер нь нэлээд онцгой дутагдaltaй зарим бүр огт байхгүй байсан. Дээрээс нь үйлдсэн хүчирхийллүүд нь цувралаар үйлдэгдсэн байдаг. Тэгэхээр би та нарт яг энэ үйлдэгжсэн хүчирхийллүүдийг та нарт нэг-нэгээр нь ингээд дурдаад хэлээд өгье. 1871 оны 12 дугаар сарын 22-нд мистер Пейн гэх залуу хүү энэ үед манай Джесси маань 12 настай байсан. Энэ хэрэг Бостны ойролцоо байх Powder Hill гэдэг газар болсон бяцхан хүүг нүцгэлээд модонд уйж олон удаа хатуу зүйлээр цогсон. Энэ хэрэг Джессигийн анхны хүчирхийллийн гэмт хэрэг нь байсан. Хохирогч хүү хэдийгээр амьд үлдсэн ч гэмт хэрэгтнэр Джесси татагдаагүй, ямар нэг яа шийтгэл огт аваагүй. За ингээд хоёр дахь гэмт хэрэг нь 1872 оны 2 дугаар сарын 21-нд бас нэгэн бяцхан хүү болох Трейси Хайдныг өмнөх хохирогчийн адил газартаа аваачин нүүрлэн хүчтэй цогхоход тэр газар унахтаа хамраа хугалж бас хэд хэдэн шүдэн унсан. 3 дахь гэмт хэрэг нь 1872 он одоо тухайн ондоо 7 дугаар сарын 4-нд өөр нэгэн хүү гэмтээс нь Джонни болж юм. Түүнийг нэгэн газар аваачиж өмнөхийн адил хүчирхийлж нүцгэлж зодсон байна. Дараагаар нь далайн эрэгт очиж хүүгийн шархалсан хэсгүүд дээр давстай далайн усыг асгаж цутгасан. Ингээд яг хүүхэд маш их өвдөлт мэдэрсэн гэдгээ дараа нь ярьсан байдаг. 4 дахь гэмт хэрэг нь 1872 оныхоо 9-р сард бас нэгэн хүүхэд болох Роберт Голд Хартфорд Эригийн төмөр зам руу аваачиж телеграфын шонд хүлээд нүцгэлээд зодож толгойг 1 см орчим хурц эртэй зүйлээр зүссэн. Роберт хүү амьд үлдэж чадсан ч үүнээс хэд хоногийн дараа бяцхан Харри Остон руу дайрч өмнөхүүдийн адил нүцгэлээд уяад ухаан алдтал нь тэглүүрээр хатгасан. За ингээд өөрийнхөө контролыг бүрэн алдсан Джесси хэдэн өдрийн дараа 6 дахь хохирогч Жорж Брет руу дайрсан. Усан онгоцны зогсоолын ойролцоо байдаг газар руу дагуулж яваад хүүг дахин хүлээд нүцгэлээд зодож араас нь хутгаар зүссэн. Хөөрхий хүү имчилгээ хийлгсэн ч халдлагаас амьд үлдсэн. 7 хоног хүрэхгүй хугацааны дараа Жозеф Кеннеди хэмээх залуу хүүг өмнөд Бостны колони хуучин замд халдлагад өртсөн. Ахин нэг халдлага. Гэхдээ хүү амьд үлдэж чадсан эдгээр хэрэгүүд гарахад олон хүүгүүдийг цагдаа нар сэжиглэж баривчилсан. Эцэст нь ээжтэйгээ хамт амьдардаг Джесси Помрой гэх хүүг сэжиглсэн. Эцэст нь нэг баригдлаа. Хохирогчтой хэд хэдэн хүүг гэм буруутай гэдэгт эргэлзэхгүйгээр тэрнийг халдлага үлдэгч мөн гэдгийг хэлсэн. Джессиг барууны шинжилгээний сургуульд шийтгэхэд хүргэсэн. Энэ сургууль нь тухайн үед хүүхдүүдийг арай хатуу хяналттай сургадаг байсан. Ингээд Джессигийн кейс харамсалтай нь дууссангүй. 1874 оны 2 дугаар сарын 6-нд мангас хүү Джесси суллагджээ. Одоо нөгөө сургуулиасаа ирэх чөлөөтэй гараад ирж байгаа байхгүй юу? Тэр даруй ээж болон ахын хамт өмнөд Бостон руу нүүсэн бөгөөд ээж нь жижиг дайшин зээдэг салан маягийн газар ажиллуулж харин ах Чарльз нь сонин зардаг байсан. Яг энэ үед Джессигийн аав нь яг хайцсан тухайн мэдээлэл ер нь хомс байгаа юм билэ. Одоо ээжтэйгээ ах Чарльзтайгаа хамт Бостон руу нүүсэн гэсэн үг. Бостонд очиод ээжийнх нь ажиллаж исэн доороо дэлгүүртэй тэгээд дресс шоптой гэж байгаа байхгүй юу? Тэр хаусных нь ойролцоо Джон Карен гэдэг айлынх хөршүүд байсан. 1874 оны 3 дугаар сарын 8-нд Джон Карен, Кэти Карен гэх охиноо ор сураггүй учир битүүлгээр гэрээсээ бүр алга болчлоо гэдэг мэдээллийг цагдаа нарт өгсөн. Мэдээллийг авсан цагдаа нарын хамгийн ихний хийсэн ажил нь бол охиныг хаа нэгтээ харсан үе тэнгийнхэн болон хүүхдүүд байгаа эсхийг лавдаж хайж эхэлсэн. Тэгээд Кэтиг ер нь тодорхойлоод ярихад бол Кэти насандаа баймгүй бүр ингээд дуур булаан гэж тодорхойлсон байлээ. Тэгээ яагаад хүүхдийг тэгж тодорхойлсныг би сайн мэдэхгүй байна. Ямар ч хэсэг айгуу дуур булаан үзэсгэлэнтэй хөөрхөн охин. Тэгээ биендээ одоо яг тухайн насандаа бас баймгүй биеийн хөгжил сайтай тийм охин байсан гинэ. За одоо ингээд Кэти охины алга болсон дээр ингээд бүгдээрээ төр зогсъё. Одоо цааш нь ярих ёстой нэг кейс байна. 1874 оны 3 сарын 8-нд Кэти охин алга болсон. Одоо харин 1874 оны 4-р сарын 22-нд Хорес Милен хүүгийн цогцос намган дундаас олдсон. Намган дунд хүүгийн цогцсны хажууд бариул нь маш их цус болсон, тийм хутга байсан.
Дээрээс нь тэнд хүүхдийн гэмээр хөлийн мөр бас байсан. Тэр хөлийн мөрийг шалгаад үзэхэд ер нь бол Джессиг шууд сэжгэлсэн гинэ. Тэгээд Джессигийн хөлийн мөртөө тулахад арзмаар нь яг таарсан. Дээрээс нь бүр гипс цутгаад үзэхэд хүртэл яг Джессигийн хөлийн арзмаар гэдгийг заасан. Тэгээд офицер ямар ч гэсэн Джессигээс байцаалт авсан. Байцаалт авч явах үедээ ингэж асуудаг. Чи Хорас хүүг таньдаг байсан уу гэхэд yes sir гэдэг байхгүй юу? Чи түүнийг алсан уу гэхэд энэ бүхнийг хараад тахад би л тэгсэн юм шиг байна гэж хариулдаг. Чи офицер ер нь алуурчны мэдэх нэг асуултыг асуусан. Хутга бариулан цустай мөртлөө ер нь ягаад цусгүй байгаа юм бэ гэж асуугаад хүү хариулахдаа би тэр утгыг шавранд зоож орхисон гэж хэлдэг. Джесси өөрөө хэрэгээ үлдсэн учраас Джессигийн шүүх хурлыг тавлахаар хүлээгддэг. Яг энэ хугацаанд ээж нь өөрийнхөө тэр хаусыг зарцсан байсан. Яг тэр худалдаж авсан хүмүүс хөсөлж ажилд аваад засвар хийхээр бэсментээс нь эхлүүлээд янзлуулахаар болоод ажилчид авдаг. Гэтэл ажилчид бэсментийн газрыг ухаж идэл хүүхдийн гэмээр цогцос олддог. Тэр цогцыг ерөнхийдөө тухайн үед гэмт хэргийг илрүүлэх арга барил арай тотмог байсан гэж бүгдээрээ ойлгож байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр охины өмсөж явсан хувцаар нь энэ Кэти Карен охины цогцос мөн байна гэдгийг олж илрүүлсэн. Яг ингээд охины цогцос ээжийнх нь гэрээс бүр бэсментээс нь олсон шүү дээ. Тэгэхээр ээж нь Рут, ах нь Чарльз, тэгээд Джесси энэ гурыг хам хэрэгтнүүд байх гэдэг үндслээр баривчилсан боловч Джесси шууд би ганцаараа энэ бүхнийг үйлдсэн гэж хэрэгээ хүлээсэн. Джесси Померои хүү ягаад энэ бүхнийг үйлдэх болсон талаар сүүлд судалгаа явагдсан. Бага наснаасаа хүчирхийлэлд өртсөн түүнийг алуурчин болгосон байх гэж зарим хэсэг нь үздэг бол зөвхөн хүн алах гэж төрсэн хүмүүс байдгүй гэдэг асуулт бас гарч ирсэн. Төрөмгийллийн генетик урьдчил нөхцөлтэй бөгөөд энэ нь амьдрал тохиож болох бүхий л гунигтай, зовлонтой, харамсалтай асуудлуудад хослон Джесси шиг хүмүүсийг бий болгодог гэж үзсэн. Джессигийн хийсэн зүйлсийг харахаар Джесси мэдээж садист зан чанартай дэргэлзэх зүйлгүй гэж дүгнсэн. Үүнээс бүр илүүтэйгээр Джессиг сайкопат гэж үздэг. Сайкопат хүмүүс нь өрөвдөхийг мэддэггүй, өрөвдөж чаддаггүй, ямар нэг байдлаар биеийн болон сэтгэл зүйн таашаал авахын тулд өөрийгөө амьдралаач бүхэлд нь эрсдэлд оруулахад бэлэн байдаг. Джессигийн хувьд хохирогчдыг нэг хэв маягаар хохирдог байсан ч мөн сэтгэл зүйн эмэгтэй нь холбон тайлбарлагддаг. За ингээд хэрэг явдал ямар ч байсан нэгэнд тодорхой болсон болохоор Джесси хүүд 1875 оны 2 дугаар сард шүүхээс дүүжилж хорох цаазын ялыг оноосон. Гэвтэл одоо Джесси бас насанд хүрээгүй байсан болохоор хоёр аманд захирагч нь тэр нөгөө цаадлах бичиг баримтанд нь гарын үсэг зурхаас татгалцсан учраас ганцаарчилж шоронд дээрээс нь бүх насаар нь хорих ялыг оноодог. Джесси шоронд орсноос хойш 41 жилийн турш түүний ээж Рут нь нас барах хүртлээр сард нэг удаа Джессиг эргэж шоронд очдог байсан. 1917 онд Джессигийн эрүүл мэнд муудсан тул бусад хоригдлуудтай хамт хорих болсон. Джессид эргэлт огт ирдэггүй тэр бүх цагаа ном уншиж, судалгаа шинжилгээ явуулж өнгөрөөдөг байсан. 1919 онд Джессиг шоронгийн ферм рүү шилжүүлсэн. Үүнээс 3 жилийн дараа 72 наснда байгалийнхаа жамаар нас оржээ. Их мэдлэг эзэмссэн гинэ. Араб хэл сурсан, түүгээрээ янз бүрийн зохиолыг уянгалуулан уншиж хүмүүсийг инээлгдэг, өөрөө бас зохиол бичдэг байсан. Харин нас орсныхан дараа шоронгийн удирдлагууд түүний бүтээлийг хэвлүүлэхээр болсон. Мөн хуулийн чиглэлээр суралцаж, өөрийн авсан ялаа багасгах, өршөөлт хамрагдах гэж олон жил ажилласан. 1914 онд түүний сэтгцийн эмч нь Джессигийн талаар ихтгэл хүртэл тавьж ирсэн юм байна. Джесси шоронд дохдоо бас яаж зүгээр ах вэ? 10-аас 12 удаагийн гар хийцийн багжаар одоо шоронгоос оргох оролдлого хийсэн. Энэ дундаа бас нэг хийсэн шоронгоос оргох оролдлого нь бас жоохон бүтлгүүцсэн. Тэр нь яасан гэхээр хийн боллооныг өрөөний одоо нөгөө яаж агаад хийн хоолоо моолоо тийм юм олоод авцсан. Өрөөнийхөө нэгтлийн ханад байрлуулж агаад дэлбэлээд нэгтлийн ханаа дэлбэлээд зутах төлөвлөгөөтэй дэлбэлсэн боловч бүтлгүүдэж нэг нүдээ алдсан байт юм байна. Тэмтэргийн ертөнцид 2 рекорд бараг эзэмшдэг гэж хэлсэн шүү дээ тий. Тэгсэн чинь энэ дээр бас нэг
сэтгэл зүйч ингэж Джессигийн тухай тодорхойлсон байна. Джесси бол шоронгийн түүхэнд байгаагүй агуу ухаантай тэсвэр төвчээрийг харуулсан хүн гэсэн байна. Сурал алуурчид нь хохирогчтой сонгох тодорхой хэв маягтай. Тодорхой хэв маяг бүхийг байршилтай. Мөн үйлдэл хөнөөж байгаа арга нь хэвшмэл бас тодорхой байдаг гэжээ. Сонирхолтой Джесси Померой амьдралынхаа 59 жилийг шоронд өнгөрөөсөн. Дуустал нь сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд одоо ингээд угаасаа яг хэрэгүүдийн үйлдэж байгаа хүчирхийллүүдийн хүртэл харахад яг аав шиг яг аавынхаа өөрт нь хийжсэн зүйлүүдийг хийж байгааз нүцгэлээд тэгээд нөгөө зоддог яг тэр аргуудыг нь яг ааваасаа сурсан мэт яг аавынхаа тойл мэт ийм үйлдэлүүдийг хийсэн. Нэг хуурсаар худалж хумсалсаар хулгайч гэж те яг одоо гаргаж байгаа жоохон болчмгүй үйлдэл болчмгүй санаа бодол үйлдэл гаргадаг бол яг тэгээд өөрийгөө хориод блок хийгээд сайн сайхныг бодож зөв сайхныг ярьж зөв сайхныг хийдэг байгаарэ гэж хэлэх байна. Миний сувагт subscribe дараад шинээр надтай нэгдэж байгаа хэн бүхэнд welcome. Тэгээд олон хүмүүс бас ингэж яар тэгж яар ийм тийм гэд ингээд байгаа. Гэхдээ тэр олон хүмүүсийн тэр амар олон хайрцагт би багтаж орох гэж хичээгээд угаасаа юм боломжгүй. Тийм болохоор би өөрөөрөө ярина. Өөрийнхөө сувагт би өөрөө хүснээ хийх болно. Тийм болохоор та нар маань don't judge, just love. Bye.